Тархуул аймгийн Дархан сумын 31-р цэцэрлэг 100 хүүхдийн хүчин чадалтай. Гэхдээ одоогийн байдлаар хамран сургах тойргийнхоо өргөө багийн 90 гаруй хүүхдээс гадна 5 болон малчин багийн нийт 160 гаруй хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олгож байна. Цэцэрлэгийн байршил автомашины 4 замын уулзвартай ойр өглөө оройд цэцэрлэг сургууль ажил эхлэх тарах үеэр замын эрчим эрс нэмэгдэж автомашины хөдөлгөөн ихсдэг байна. Тиймээс тус цэцэрлэгийн өмнөх ашиглахдаггүй байгаа сул талбайд автомашины зогсоол байгуулж өгөхийг өргөө багийн захиргаанаас болон 31-р цэцэрлэгийн хамт олон аймгийн засаг даргаас хүсжээ. За манайх 2021 онд байгуулагдаад одоо 4 жил болж байна. Нийт 25 багш ажиллаж 100 хүүхдийн хүчин чадалтай. Одоогоор 165 хүүхдийг хүлээж аваад сургалт үйл ажиллагаа явуулж байгаа. Өнөөдөр бас аймгийн дараа одоо ирээд авто зогсоолын асуудлыг бас шийдэж байна. Маш их баяртай хүлээж авч байна. За аймгийн засаг дарга Газ Жаргал зөвхөн аймгийн удирдлагынхаа хувьд төдийгүй хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүний олон тус тойргоо сонгогдсон. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчийн хувьд өнөөдөр тус цэцэрлэгийн үйл ажиллагааны нөхцөл байдалтай танилцж багш ажилчтай уулзсан юм а. За аймгийн засаг даргаас цахим бар инженерийн компанид хүсэл тавьснаар тус компани нийгмийн хариуцлагын хүрээнд 20 машины ирж бүрэн авто зогсоолыг 31-р цэцэрлэгийн өмнө байгуулж өгөхөөр болж маргаашнаас эхлэн зураг төслийн ажлыг эхлүүлэхээр боллоо. Яг бид нар сайн аймаг даргатай уулзч ярилцлаа. Аймаг даргаас бид нар тодорхой хэмжээний чиглэл өглөө шүү дээ. Ийм ажил байна. Та нарт туслах дэмжиж нийгмийн хариуцлага хүрээнд гэж тий. Тэгэхээр энэ газар бол нэг өөрөө тэр 10 хэдэн машин зогсох. Тэгээ бид нар болохоор яг бас 20 машины зогсоол цаатлын байгуулалтанд ярьж байгаад татуулаад иж бүрэн зурагтаа яг тэр стандартын дагуу хийсэн юм л одоо бодолтой байна. Тэгээ саналыг тийж хүлээж авч. Тэгэхээр одоо бид нар яг хөвгөр өнөө маргаашгүй зурагтаа ороод ер нь бол эхний ээлжинд өгөөд хийх юм а хийж. Тэгээ зураг төсөө гаргуулад ер нь өнөө маргаашгүй эхэлнэ. Тэгэхгүй бол одоо энэ юунаас өмнө амжилт хэрэгтэй шүү дээ. Цас баруунаас өмнө амжилт хэрэгтэй. Тэгэхээр маш яралтай эхлэхгүй болохгүй. Хүүхдийн суралцах орчны аюулгүй байдлыг хангахад дэмжиж тусалж байгаа аймгийн удирдлага болон цахим байр инженерийн компани хамт олонд багш ажилчид эцэг эхчүүд талархаж байна.